Миний өнөөдрийн ихтгэлийн сэдэв бол Он Латиморын Монгол орн дагуул орны үзэл баримтлал ба Монгол Америкийн харилцаа 1955-аас 1961 оны үеийг өгүүлэх юм аа. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа Америкийн нэрт монголч эрдэмтэн Он Латиморга 1955 онд хэвлүүлсэн Nationalism by Revolution үндэсний үзэл ба хувьсгал гэсэн номонд анх сателлит буюу дагуул орны тухай үзэл баримтлалаа 8 зүйлээр тодорхойлж бичсэн байдаг. Тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын бас бодит байдлыг авч үзэх юм бол Латиморгон энэ гаргалгаа бол бас нэлээд нарийн гярхаа ажиглаж хийсэн юм гаргалгаа гэж үзэж болох юм. Тэрбээр дагуул улсыг бие даасан байдлын хувьд бас их гүрний ивэл хамгаалалт байдаг. Эсвэл колон орны байдлаас нэлээд дээгүүр хэмжээнд авч үзсэн байдаг. Энэ Латиморгон 8 тодорхойлтыг авч үзэх юм бол нэгд дагуул орн дахь улс төрийн дэглэм нь тойрог замынхын хүрээнд хөдөлж байдаг ивэгч гүрнийхээ тусламжтайгаар засгийн эрхээ барина. Хоёрт тухайн орн дагуулын харилцааг зөвхөн хүлээн зөвшөөрөх төдийгүй бүр идэвхтэй мөрөөсдөг гэсэн байна. Гуравдугаарт тухайн орн тийм маягийн харилцаагүйгээр оршин тогтнож чаддаггүй. Дөрөвдүгээрт дагуул орны дэглэм нь ивэгч орныхоо дэглэмийг ард түмнээсээ илүү талархан дэмждэг. Тавдугаарт дагуул орны дэглэм түүнийг хамгаалагчдыг эсэргүүцсэн тийм далд сөрөг хүчин дагуул оронд бий болдог гэсэн байна. Зургаад нь хэрвээ дагуул орны улс төрийн дэглэм огцрвол тухайн дагуул орн өөр нэг ивэгч гүрний тойрог замд татагдан орох боломжтой. Тэгж татагдж орсноор мөн л дагуул орны тойрог зам байгуулдаг гэж. Долдугаарт дагуул орны дэглэм нь ивэн тэтгэгч оронтойгоо ижил болохыг ирмэлздэг. Тэгээд ивэн тэтгэгч орноо бас хөгжлөөр гүйцэж зэрэгцэх тийм зорилго тавьж ажилдаг гэж. 8 дугаарт үе хамгийн сүүлд нь дээрх бүхий л нөхцөл байдлаас шалтгаалж ивэгч орны дотоодын ямарваа нэгэн өөрчлөлт дагуул орондоо бол маш хурдан тусаж нөлөөлдөг байна гэж. Монголын түүхч Төмөр Хүлэг бичгтээ Он Латимор авгаан ийм 8 шинж тэмдгээр дагуул улсын байр байдлыг тодорхойлсон бөгөөд тухайн дагуул оронд далд сөрөг хүчин бий болдог зүйлийг эс тооцвол энэ нь Монголын бодит байдалтай үнэхээр тохирч байгаа. Харин далд сөрөг хүчин бий болоогүй нь бол Монголын түүх, нийгмийн өвөрмц онцлогоос үүдсэн бололтой. Гэвч Монголын өргөн олон түмэн нэг намын дэглэмдээ залхаж гүйцсэн 1990-ад оны эхний улс төрийн оволцсон хөдөлгөөнөөс илтэд харагдж байсан гэж бичсэн байдаг. Америк нэгдсэн улсын ил тод болсон архивын баримтсэлтээс үзвэл Вашингтон бүгд найрамдах Монгол ард улсыг тандах явдлыг 1950-ад оны дундаас идэвхжүүлж ялангуяа 50-ад оны сүүлчээр 60-ад оны эхээр бүгд найрамдах Монгол ард улсын зөвлөлт коммунист хятадын хоорондын зөрөлдөөний чухал талбар болж болзошгүйг харгалзан Монголтой идэвхтэй хэлхээ холбоо тогтоох боломжийг 1960 оноос эхлэн судалж эхэлсэн байна. Америкийн судлаач Роберт Рупин 1958 онд Монголд ирсэн Нью-Йорк Таймс сонины сурвалжлагч Харрисон Солсбери 1959 онд
За Европын нарын өрнөтийн эрдэмтэд 1959 онд болсон Монголч эрдэмтдийн анх дугаар их хуралд ирж оролцсон зэрэг үйл явдлууд нь хоёр орны бас эхлээ холбоог эхлүүлсэн байдаг. Тэдгээр үйл явдлын нөлөөгөөр Америкийн нэр хүндтэй сенатч Уильям Фулбрайт төрийн департаментаа Монголын тухай загтал бичсэн зэрэг нь бол Америкийн эрх баригчдыг бүгд найрамдах Монгол ард улс түүний газар зүйн байршилд онцгой анхаарах юм шалтгаан болж өгчээ. За Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд албан тушаалд орсны дараахан төрийн департаментаас түүнд бэлтгэж ирүүлсэн гадаад Монголын талаарх Америкийн нэгдсэн улсын бодлогыг эргэж харах нь гэдэг нууц өчиг баримтыг анхааралтай танилцсан байдаг. Ингээд ерөнхийлөгч Жон Кеннедигээс өгсөн үүргийн дагуу төрийн департамент түүний Европын газрын ажилтан Кохлер бүгд найрамдах Монгол ард улстай харилцаа тогтоох саналыг боловсруулж 1961 оны 3 дугаар сард ерөнхийлөгчдөө өргөн барьсан байна. За тэрхүү саналд өгүүлэхдээ бүгд найрамдах Монгол ард улстай харилцаа тогтоох нь Америкийн нэгдсэн улсын Азийн бодлогод эерэг нөлөө үзүүлэх зөвлөлт хятадын зөрчил чухал болж байгаа энэ үед Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогыг тодорхойлоход улам бүр чухал хүчин зүйл болно. За бүгд найрамдах Монгол ард улс буюу гадаад Монголын дипломат харилцаа тогтоосноор энэ зөвлөлт хятадын зөрчлийг ажиглаж байх нарийн хэмжүүр англиар sensitive barometer гэсэн байна. Мөн тэдний зөрчлийг сонсож байх цэг англиар listening post ийм ач холбогдолтой юм а гэсэн үндслүүд гаргажээ. За төрийн департаментийн хувьд бол Нүүбийн 16 дугаар ерөнхий ассамблеийн чуулганаас өмнө бүгд найрамдах Монгол ард улстай дипломат харилцаа тогтоох. За Москвад суугаа Америкийн элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатартай яриа хэлцээ хийхийг санал болгосон байна. За энэхүү ерөнхийлөгч Кеннедигээс өгсөн үүрэг зааврын дагуу Америкийн төрийн нарийн бичгийн дарга Дин Раск зөвлөлт улсад суугаа Америкийн элчин сайд Эл Томпсонд бүгд найрамдах Монгол ард улсыг хөлөөн зөвшөөрөх асуудлыг судалж байна. Иймд Улаанбаатарт 2-3 хүнтэй элчин сайдын яам байгуулах ийм хэвийн нөхцөлийг хангуулах талаар яриа хэлцээг Москвад та Монголын дипломатуудтай гардан хийх болно гэж үүргийг 61 оны 4 сарын 14-нд өгчээ. Төрийн нарийн бичгийн дарга Раск бүгд найрамдах Монгол ард улстай яриа хэлцээх 8 зүйлтэй удирдамжийг баталж элчин сайд Томпсонд Москва дахь Монголын элчин сайдтай яриа хэлцээ хийх чиглэлийг өгсөн байна. За энэхүү саналыг хүлээж аваад бүгд найрамдах Монгол ард улсын гадаад явдлын яамны сайд П. Шагдар Сөрөн Америкийн нэгдсэн улсын талтай яриа хэлцээ хийх удирдамжийг Москвад суугаа элчин сайд Сонмын Лувсанд 61 оны 6 дугаар сарын 2-нд өгчээ. За Монгол улсын засгийн газар Америкийн нэгдсэн улсад дипломат харилцаа тогтоох хүсэлтэй сонирхолтой ч байсан байна. Элчин сайд Лувсан Москва дахь Америкийн нэгдсэн улсын хэргийг төр хамаарагч Эдвард Фрирс гэж хүнтэй 61 оны 6 дугаар сарын 2-нд уулзаж санал солилцоод Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоож тусдаа элчин сайдын байгуулах нөхцөлийн талаар тийм хоёр талын сэтгэл хангасан хилцээр байгуулах нь чухал гэдгийг талаар санал солилцсон байна. Элчин сайд Лувсан Америкийн талд 61 оны 6 сарын 20-нд өгсөн хариу саналдаа бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар нь
Бүгд Монгол Ард улсын засгийн газар нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр Америкийн нэгдсэн улсад дипломат харилцаа тогтооход бэлэн байна гэсэн ийм албан ёсны хариу өгсөн. Түүнээс гадна одоо албан бусаар хэлэхдээ Монголын засгийн газар энэ мөчийг 1921 оноос хойш хүлээж байсан. Америкийн албаны хүмүүс Монголд очивол бид баяртай байх болно гэж ярьсан байна. Америкийн тал энэхүү Бүгд Монгол Ард улсын засгийн газрын нааштай хариу хүлээн аваад яриа хэлцээний эхний шат амжилттай төгслөө гэж үзээд цаашид Конгрессийн одоо хоёр танхимд зөвлөдөх ийм чигтээ байж гэвч одоо Америкийн нэгдсэн улсын энэхүү санаачлал тухайн үеийн Тайваны дэглэм Чан Кай-шекийн засгийн газрын ширүүн эсрэг үзэлтэд тулгарсан. Тайваны засгийн газар Монголын асуудлаар 61 оны 6 дугаар сарын 9-нд мэдээлэл хийж Чан Кай-шек Тайпейд суугаа Америкийн элчин сайд Драм Райтыг хүлээн авч уулзаж Чан Кай-шекээс дэд ерөнхийлөгч Линдон Джонсонд захиа бичиж Америкийн нэгдсэн улс дэлхийн коммунизмын эсрэг тэмцлээс ухарч байна. Америкийн нэгдсэн улс Бүгд Монгол Ард улсын хүлээн зөвшөөрөөс нүүбэд хоёр хятадын төлөөлөл бий болгох үр дагавартай гэх зэргээр ширүүн зэмлсэн загтлыг бичих болсон байна. Эцэст нь ерөнхийлөгч Джон Кеннеди Тайваны дэд ерөнхийлөгчтэй Монголын асуудлаар цагаан ордонд 61 оны 8 дугаар сарын 1-нд уулзалт хийж Кеннеди Чан Кай-шекийн энэхүү эсэргүүцлийг хүлээн авахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Кеннеди хэдийгээр Бүгд Монгол Ард улстай дипломат харилцаа тогтоох нь Америкийн ашиг сонирхолд нийцэх боловч Тайваны байр суурийг Конгресс дахь Бүгд намынхан идэвхтэй дэмжиж буй тул энэ удаа Бүгд Монгол Ард улстай харилцаа тогтоох яриа хэлцээг төр зогсоох шийдвэрлэж энэ тухай олон нийтэд зарлахыг Төрийн департаментэд 1961 оны 8 дугаар сарын 8-нд чиглэл болгожээ. Яг ийхүү одоо Америкийн нэгдсэн улс Монголыг зөвшөөрөх тухай Москвад албан ёсны яриа хэлцээ эд явагдж байсан 1961 оны 100 Монгол зэрдэмтэн Овн Латимор шинжлэх ухааны академийн урилгаар Монголд айлч таарсан байдаг. Москвад 1960 онд зохион байгуулагдсан Дэлхийн дорн тахны судлаачдын хурлын үеэр Латимор Монголын эрдэмтэд нацагд орж Бира Далай нартай танилцж тэднэр түүнийг Монголд зочлохыг өрсөн байна. Улмаар Латимор гэргийн хамт Монголд 61 оны 7 сарын 9-нд хүрэлцэн ирж 2 сар гаруй зочлохдоо Бүгд Монгол Ард улс байгуулагчны 40 жилийн арга хэмжээнд оролцож байсан байна. Тухайн үед Түүхэн Үрээлэнгийн эрдэмтнэрийн бичгийн дараагаар ажиллаж байсан академич Ч Далай Америкийн эрдэмтэд Латимортай хамт хөдөө орон нутгаар 7 сарын 10-наас 8 сарын 20 хүртэл томилтоор ажилласан байдаг. За Латимор тэр айлчлалынхаа дараа анх Монголыг зөвлөлт улсын дагуул орон буюу сателлит орон хэмээн нэрлсэн 8 зүйл тодорхойлолтоо эргэн харж дагуулын тухай тодорхойлолтоо өнөөгийн Монголын өөрөөр хэлбэл 1961 оны Монголыг хэлж байна. Тухай эргэж харах хэрэгтэй байна. Ер нь зөвлөлтийн дагуул гэсэн улс орон бүрт тусдаа одоо учир хамаатай байдлаар авч үзэх нь зүйтэй гэж бичжээ. Латимор авгаа 1962 онд хэвлүүлсэн нүүдэлчт ба хавьсгалчт номондоо 1960-ад оны ихэнх үеийн Бүгд Монгол Ард улсын дотоод байдал за мөн Бүгд Монгол Ард улсыг тойрон өрнөж байсан зөвлөлт хятадын зөрчил сөргөлдөөнийг ярхан ажиглан бичсэн байна. Тэрээр энэ зөвлөлт хятад хоёр өнөө үед эрх ашигын төлөө маргаж байгаа энэ
чухамхүү үед Монгол дахь тэдний өрсөлдөөн бүр хэцүү юмд хүрэх бололтой. Асуудал ямарч иргэсэн гэсэн одоо зөвлөлт хятадын хин түргэн хурдтай хөгжиж буй Монгол улсыг үзүүлэх тусламжаа улам нэмэгдүүлэх, хор хоорондоо өрсөлдөх биш харин бие биенээ нөхөж Монголд өгөөмөр тусламж үзүүлэх талаар бодхон зүйтэй байна да гэсэн утгатай зүйлийг бичсэн байна. Монголын судлаач Эр Болд энэ 1961 оны Вашингтоны санаачлага Монгол-Америкийн дипломат харилцаа тогтоох яриа хэлцээний талаар бичгтээ Монголын засгийн газар бүгдээрээ Монгол ард улсыг хүлээн зөвшөөрөх Америкийн зорилго нь хэдийгээр зөвлөлт хятадын зөрчилтэй холбоотой Улаанбаатарыг зөвлөлт хятадын зөрчилдөөнийг ажиглаж байх тийм сонсох цэг болгох зорилготой байсан гэдгийг мэдж байсан боловч үүнд төдийл эмзэглэлгүй Америкийн нэгдсэн улстай харилцаа тогтоох хүсэлттэй сонирхолтой байсан Монголын засгийн газар тодорхой хэмжээнд бас прагматик бодлого явуулж байсныг гэрч юм а гэж номондоо бичжээ. Үүнээс үзвэл Он Латиморын энэ дагуул орны үзэл баримтлал ялангуяа 1955 онд түүний тодорхойлсон 8 зүйлийн одоо шинж чанар нь бол тухайн үеийн одоо бүгд найрамдах Монгол Орд улсын бодит нөхцөл байдалд хэдийгээр нийцж байсан боловч 5 жилийн дараа 1961 онд Он Латимор өөрийн биеэр Монголд айлчилж хот хөдөөгөөр 2 сар орчим одоо аялж Монголын дотоод байдал, Монголын бүтээн байгуулалттай танилцсаны үндсэн дээр бол бас Монголын талаарх дагуул орны үзэл баримтлалаа тодорхой хэмжээгээр эргэж харсан. Өөрөөр хэлбэл энэ дагуул орны одоо 8 шинж чанарыг тухайн үеийн зөвлөлт бот улсын дагуул орон бүрд бол нийтлэг биш юм байна. Монгол улсын хувьд бол бас өөрийн гэсэн онцлогууд байна гэсэн гаргалгааг хийж 1961 онд хэвлүүлсэн нүүдэлчд ба хувьсгалчид номондоо энэ дагуул орны үзэл баримтлалаа шинээр эргэж харж бичсэн байдаг. Тийм учраас Он Латиморын энэ дагуул орны үзэл баримтлал бол нэг хэвийн байнгын үзэл баримтлал биш. Тухайн үеийн бас зөвлөлт болон зөвлөлтийн одоо холбоотон орнуудын хөгжил өөрчлөлтөөс болж шинжлэгдэж байсан үзэл баримтлалаа гэдгийг хэлхэн зүйт юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.